Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бие Монголиа байгууллагын зүгээс нарийн мэрэгжилтэн тухайн мэрэгчлэрээ мэрэгсэн хүмүүсийн зөвлөгөө яриаг хүргэдэг энэ удаагийнхаа дугаарыг бид эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань Чикаго хотноо үйл ажиллагаа явуулдаг хуульч Дука урагдан оролцож байна. Дука маань бидэнд бидний өдөр тутмын амьдралд тохиолддог хэрнээ бид бэлэн биш байх магадлалтай нарийн мэрэгжилтэн хүний зөвлөмж, заавар, тусламжгүйгээр тэр болгон таван туулаад ахад амаргүй байх ийм эдрэтэй асуудлуудаар хамгийн товчхон, хамгийн энгийн, хамгийн богинохон зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэх гэж байна. Үүнийг сонссны дараа та бүхэн өөрсдийнхөө сонирхсан асуулт, хүсэлт, саналаа Бие Монголиа байгууллагын цахим хуудас, Бие Монголиа байгууллагын цахим хаягуудаар бидэнд илгээгээрэй. Та бүхний асуусан асуулт, хүсэлт, саналын дагуу тодорхой сэдвээр илүү дэлгэрэнгүй, илүү гүнзгий мэдээллүүдийг Дука маань дараагийн дугааруудаараа ярих болно. За сайн байцгаана уу. Намайг Баатар Чулууны дууламсран гэдэг. Би Чикаго хотноо байрладаг хуулийн офис TB Associates Ltd-д хуульчаар ажилладаг. За 2013 оноос эхлээд монголчуудад зориулан хуулийн үйлчилгээ үзүүлсээр одоо хүрч байна. Өнөөдөр би Women Empowerment төрийн бас байгууллагатай хамтарч ажиллаж ер нь Америкт ирээд удаагүй байгаа хүмүүст тохиолддог хуулийн асуудлууд дээр товчхон мэдээлэл хийх хүсэлтийн дагуу энэ видеог хийж байна. Би хамгийн түрүүнд одоо түгээмэл болдог нэг асуудлуудын нэг болох аваар осолд орох юм бол одоо юу хийх ёстой вэ гэдэг тал дээр мэдээлэл өгье гэж бодлоо. Мэдээж одоо машин барьдаг, автобусанд суудаг, ер нь бол зам хөдөлгөөнд ордог хүн болгонд одоо аваар осолд орох эрсдэл байнга байж байдаг. Хэрвээ хүн одоо өөрийнх нь буруугаас болоод ч юм уу аль эсвэл өрөөлийн буруугаас болоод аваарт орох машинтай явж байгаад мөргөлдөх юм бол хамгийн түрүүнд эхлээд мэдээж юу яах хэрэгтэй, цагдаа дуудах хэрэгтэй байдаг. Хэрвээ жижигхэн одоо машины зөвхөн жижиг эвдрэл болоод за тэгээд одоо та зам хөдөлгөөнийг хаачихсан байгаа бол ихэвчлэн цагдаа нар та машинаа хөдөлгөө, замаас зайлуулаа, машинаа хөдөлгөж одоо бусад машинуудыг зорчиход нь замаас зайлуул гэж хэлдэг. Хэрвээ таны машин одоо ямар нэгэн байдлаар эвдрээд машин хөдлөх боломжгүй, аль эсвэл та өөрөө одоо буцаад бэртгэж гэмснээсээ болоод машиндаа ороод машинаа хөдлөх боломжгүй бол би хамгийн түрүүнд үйлчлэгч нартай юу гэж зөвлөдөг вэ гэхлээр гараад одоо ямар хүн болгонд одоо смарт утас байна. Гараад эхлээд машинаа хөдлөхөөс өмнө машиныхаа тэр ослын зургийг авах хэрэгтэй гэж зөвлөдөг. Яагаад вэ гэхлээр хэрвээ өөр ямар нэгэн гэрч байхгүй, харсуу хүн байхгүй, бичлэг байхгүй бол цагдаа, шүүх ер нь ихэвчлэн эсвэл иншуранс компаниуд, даатгалын компаниуд таны хэлсэн үг, нөгөө талын жолоочийн хэлсэн үг дээр үндэслэж одоо нэгсний шийдвэр гаргадаг байгаа гэсэн үг. Зарим тохиолдолд одоо нөгөө талын осол хийсэн хүний буруутай талын хүн өөрөөсөө буруугаа зайлуулах ч юм уу, аль эсвэл одоо таны бодсон болсон зүйл тэр хүнийхээс зүрх юм бол тэрэн дээр айгүй их асуудал зарим тохиолдолд өөрийн буруугаар биш аваарт орсон хүмүүс маань одоо буруутай болж хоцрох тиймэрхүү асуудлууд байдаг. Учраас хамгийн түрүүнд машинаасаа гараад аваарынхаа боломжтой бол машин мөргөлдөөд машинаа хөдлөхгүй байхаас өмнө тэр зургийг авах хэрэгтэй болно гэсэн үг. За тэгээд хэрвээ аваар таны буруугаас болж аваар гарсан бол ихэнх тохиолдолд цагдаа ирээд танд одоо зам тээврийн дүрм зөрчиж аваар хийсэн гэдэг одоо шүүхэд дуудсан шүүхийн тэгт өгдөг байгаа. Хэрвээ та энэ шүүхийн тэгт авсан бол эхлээд шүүхтээр очихоос өмнө хуульчтай ярилцаж, өмгөөлөгчтэй ярилцаж үзээд та энэ тал дээр одоо яг үнэхээр таны буруу байна уу, үгүй байна уу, шүүхтээр очиод та өөрийнхөө буруу биш гэдгээ баталж чадах уу, үгүй юу гэдгээ ярилцах нь бас зүйтэй байдаг. Хэрвээ та
аварт ороод өөр хүний бургаас болоод аварт ороод тэрнээс бэртэж гэмтсэн бол бас нэн даруй хуульчтай хандах хэрэгтэй байдаг. Ер нь бол ихэвчлэн аварт ороод өөр хүний бургаас болоод аварт ороод та зогсон хэмжээгээр хохирсон бол нөгөө талын иншүрэнс компани альсвал одоо тэр буруутай жолоочоос одоо өөрийн хохирлыг багтуулж авах хэрэгтэй байдаг. Энэ дээр одоо үйлчлэгээ үзүүлдэг хуульчнаар бол айгүй олон Америк даяараа байдаг. Мужийн хуулийн дагуу ер нь таны буруу юу, та хоёр хүний буруу юу, хэр буруугаас шалтгаалаад одоо та нөгөө талын жолоочоос одоо хохирлоо барагдуулж чадах уугүй гэдэг тал дээр өөр байдаг учраас та яг аваар болсон нуужийнхаа одоо personal injury тал дээр үйлчлэгээ үзүүлдэг хуульчтай холбогдвол их зүгээр. Ихэнх тохиолдолд personal injury тал дээр одоо гэмтэл бэртэл дээр үйлчлэгээ үзүүлдэг хуульч нар маань ердөөсөө contingency based буюу одоо танаас ямар нэгэн байдлаар төлбөр мөнгө авахгүй нөгөө талын иншүрэнсээс нөгөө талын буруутай жолоочоос төлбөр мөнгөийг гаргуулах тал дээр ажиллаад тэндээс мөнгө төгрөгийг гаргуулж чадах юм бол хуульчин төлбөр авдаг учраас та хуульчид айгүй их мөнгө төлнө гэж айлтгүй эхлээд хамгийн түрүүнд бэртэл гэмтэлт болсон бол өөр хүний буруугаас болоод бэртсэн бол хуульчтай хандах, хуульчтай холбогдох хэрэгтэй байгаамаа. За дараагийн бас одоо түгээмэл манай монголчуудад тохиолддог нэг хуулийн хуультай холбоотой асуудал бол мэдээж машин барихтаа одоо согтууруулахында архины төрлийг хэрэглээд машин барих асуудлууд үүсдэг. Хэрвээ та машин барихтаа согтууруулахында хэрэгэлсэн бол мэдээж мужийн хуулийн дагуу тодорхой хэмжээнээс дээшээ хэрэглээд машин барьж болохгүй. Ер нь бол Америкийн 50 мужид нь бүгдээрээ хэрвээ та согтуугаар машин бариад согтууруулахундаа хэтэрхий их хэрэглээд машин барьж байгаа бол эн чинь эрүүгийн хэрэг болдог. Таныг мужийн хуулийн дагуу одоо нэгсний шоронд хийх хэрэгтэй болоод ирэхлээрээ эрүүгийн хэрэг гэсэн үг. Illinois мужийн хувьд миний одоо үйлчлэгээ үзүүлдэг манай хуулийн фирм үйлчлэгээ үзүүлдэг мужийн хувьд хэрвээ та таны цусан дахь архины хэмжээ 0.8-аас дээшээ байх юм бол одоо нэгсний та шууд автоматар согтуугаар машин барьсан гэж үздэг байгаа. Хичнээн та 0.8-аас дээшээ болоогүй ч аль эсвэл одоо та ямар нэгэн байдлаар 0.8 хүртлээр болсон гэдэг одоо баталгаа байхгүй үлээгээгүй ч юм уу тиймэрхүү асуудал байх юм бол та хэтэрхий согтцсон гэдгийг одоо нэгсний цагдаа прокурор харуулж чадах юм бол бас буруутай гэж тогтоогдох одоо аюултай байгаа. Хэрвээ та ямар нэгэн байдлаар цагдаа зогсоологдоод цагдаа таныг хэрвээ арх хэрэгэлсэн байна, танаас одоо арх үнэртэж гин аль эсвэл одоо та өөрөө цагдаад арх хэрэгэлсэн гэдгээ хэлэх юм бол одоо юу хийх ёстой вэ? Та цагдаа зогсоогдох юм бол юу хийх ёстой вэ гэдэг тал дээр бас мэдэх хэрэгтэй. Танд мэдээж хуулийн дагуу ирэх байдаг. Цагдаа нар ер нь ихэвчлэн машиныг зогсоогоо жолоочийн одоо хэрвээ ямар нэгэн байдлаар арх хэрэгэлсэн байна, арх уусан байна, машин барихаас өмнө арх уусан байна гэж үзэх юм бол шалгалт хийж эхэлдэг. Одоо мөрдөн байцааж эхэлдэг. Үүний дагуу таныг одоо төр саатуулах хэрэгтэй бөгөөд таныг машинаасаа гаргаад одоо ихэнх тохиолдолд field sobriety test, standardized field sobriety test буюу одоо та машин барих чадaltaй байна уу үгүй байна уу гэдгийг үздэг байгаа. За үүний дараа ихэвчлэн цагдаа нар таныг одоо цагдаа нарт ингээд байнга хамт бий явж идэг жижигхэн юм үлээдэг машин руу ингээд үлээгээд таны одоо биеинд одоо архины хэмжээ хэд байна гэдгийг шалгах зорилготойгоор үлээдэг юм руу үлээ гэж асуудаг байгаа. Хэрвээ та тэр цагдаа таныг одоо стандарт field sobriety test-ийг хийлгээд дээрэс нь үлээлгээд хэрвээ таныг согтуу байна, машин барих чадваргүй байна гэж үзэх юм бол баривчлаа цагдаагийн хэлцээр авч очдог байгаа. Мэдээж та хэрвээ ямар нэгэн байдлаар архины төрлийн зүйл хэрэглээд машин барьж байгаа зогсоогдох юм бол цагдаатай ердөөсөө муухай харьцаж болохгүй. Тэр хүн зүгээр ажиллаа хийгээд явж байгаа учраас цагдаа хүндэтгэж цогцтой харьцах ёстой. Гэхдээ та хувь хүний үед одоо цагдаагийн бүх хийх гэсэн бүх зүйлүүдийг нь хийх албагүй. Цагдаа тэнийг одоо нэгсний хуулийн шүүхийн одоо тогтоолгүйгээр шүүхийн зөвшөөрлгүйгээр одоо нэгсний шахаж алдаж болж чадахгүй.
тэр одоо цагдаа гарч ирээ та ийм одоо field sobriety test буюу одоо ингээд нэг шугамаар алах эсвэл нэг хөлөө өргөөд зогс аль эсвэл одоо бусад тийм тестүүдийг хийгээч гэж асуудаг. Гэхдээ энийг та заавал хийх албатай биш. Хийхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаар тэгэхээр цагдаа таныг одоо ийм үлээдэг машин руу үлээ гэж хэлэхэд та заавал тэр машин руу үлээх шаардлагагүй. Зарим тохиолдолд хуулиар хэрвээ тэр цагдаа шүүгчээс одоо нэгсний зөвшөөрөл аваад таныг одоо тэр илүү үлээх альсвал эмнэлэг рүү авч яваад одоо таны цуснаас шинжилгээ авах хэрэгтэй байдаг. Гэхдээ тэрийг бол заавал шүүхийн тогтоолоор шүүгчийн зөвшөөрөлтөөр хийдэг учраас хэрвээ цагдаа зүгээр танд санал болгоод та ийшээ үлээ альсвал одоо цагдаагийн хэлцтэй таныг баривчилж авч очсныхаа дараа ийшээ үлээ гэх юм бол та эсэргүүцэх зөвшөөрөхгүй байх тийм хэрэгтэй байдаг. Ер нь бол би эрүүгийн өмгөөлөлт хийдэг өмгөөлөгчийн хувьд ихэвчлэн үйлчлүүлэгч нартай юу гэж зөвлөдөг вэ гэхлээр мэдээж цагдаатай муухай харьцаж болохгүй. Та хэрвээ үнэхээр одоо тэр шалгалтыг тэр алхаж хийх хүсэлтэй байхгүй бол хийх шаардлага байхгүй. Та цагдаа зөвхөн таныг цагдаа асууж байгаа гэдээ тэрийг хийх ёстой гэсэн үг бол биш. Дээрээс нь та тэр үлээдэг машин руу заавал үлээх албатай биш. Яагаад гэх юм бол хэрвээ ямар нэгэн байдлаар та тэр шалгалтандаа тэнцэхгүй үлээдэг машин руу үлээгээ 0.8-аас дээшээ гарах юм бол энэ бүгдийг цагдаа таны эсрэг одоо шүүхтэр хэрэглэх баримт болтгоо гэсэн үг. Тийм болохоор та хэрвээ хүсэхгүй бол тиймэрхүү зүйлүүдийг хийх албагүй. Цагдаа таныг за хэрвээ чи энийг одоо энэ шалгалтуудыг хийхгүй энэ рүү үлээхгүй бол би өөрөө чинь баривчлаа гэж хэлнэ. Хэрвээ та цаа эрүүл бишрэл бол баривчлагтад явах магадлал бол маш өндөр. Баривчлагтад явцсны дараа мэдээж одоо сурлагдаад тэрний дараа нэн даруй өмгөөлөгчтэй одоо холбогдох хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр хэрвээ та үлээгээгүй тийм тест хийгээгүй бол одоо нэгсний цагдаа прокурор таныг одоо яг согтуу байсан гэж батлах баримт байхгүй болно гэсэн үг. Тийм болохоор та өөрийгөө одоо өмгөөлүүлээд шүүхтэр очиод ялах магадлал өндөр болтгоо гэсэн үг. За тэгээд зөвхөн одоо согтуугаар машин барих бас өөр ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгээр та шалгагдчихж байгаа бол танд одоо энэ шалгагдж явах процесс өөрийн одоо хүний эрх гэж байдаг. Танд өөрийнхөө эдлэг эрх гэж бол байгаа. Нэгдүгээр танд одоо чимээгүй ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй remain silent гэж ярьдаг. Ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөхгүй энэ талаар ярилцахгүй байх, дугаа байх эрх байдаг. Хэрвээ та цагдаад баригдаад, баривчлагтаад цагдаагийн хэлцээр юм уу айлсвал шорон руу явсан бол та бас энэ эрхээ эдлээж чимээгүй одоо ямар нэгэн мэдүүлэг хийхгүй дугаа байх хэрэгтэй. Хэрвээ таныг цагдаа байцаагаад одоо нэгсний байцаалт явагдаж байгаа бол та хуульч бас хүсэх хэрэгтэй байдаг. Хэрвээ та байцаагдж байгаа явцдаа би одоо хуульчтай ярмаар байна, өмгөөлөгч авмаар байна гэж хэлэх юм бол цагдаа нэн даруй одоо нэгсний тэр байцаалтыг зогсоож таны хуульчийг эрхийг хүлээх хуульчтай хэрэг үргэлжлүүлээд байцаах бол нэгсний хуульч чинь хамт байх эрхтэй байдаг. Тийм болохоор та нэгсний хэрвээ хүсэхгүй цагдаатай хүсэхгүй юм ярихыг хүсэхгүй бол тийм их байгаа. Хуульчтайгаа холбогдох хүсэл тавих хэрэгтэй байдаг. Мэдээж ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгээр цагдаа таныг хэрвээ шалгаж байгаа бол тэр цагдаа таны эсрэг одоо та үнэхээр тэр гэмт хэрэг хийсэн байна уу, үгүй байна уу гэдэг мэдээллүүдийг цуглуулж байна гэсэн үг. Зарим тохиолдолд хүмүүс одоо өөрийгөө тайлбарлах одоо тий би буруугүй гэдгээ тайлбарлах гэж байгаа буруу юм хэлээд бараг л одоо буруутай юм шиг хэмжээний мэдээлэл цагдаад өгчдөг. Тийм болохоор ихэвчлэн би юу гэж зөвлөдөг вэ гэхлээр та хэрвээ ямар нэгэн байдлаар цагдаад одоо байцаадаг ч юм уу одоо эрүүгийн хэрэг шалгагдаж эхлэх юм бол эхлээд одоо би хуульчтайгаа ярмаар байна, өмгөөлөгчтэйгээ холбогдмоор байна гэж одоо асуух хэрэгтэй байдаг. Одоо өөрийн эрхээ мэдхгүйгээр одоо өөрийгөө манай монгол шиг одоо ингээд цагдаад үнэнгээ хэлээд ингээ явахмаас суллаад явуулчихна гэж айгүй их ойлгодог юм шиг байгаа. Ер нь бол эндхийн цагдаа нар тэгдэггүй. Манай Монголоос шал ондоо байдлаар цагдаа нар ажилладаг. Цагдаа нар хичнээн одоо тэр хүнтэй муухай харьцахгүй айгүй сайхан найрцгаар харьцаж байгаа боловч гэсэн таны эсрэг одоо гэмт хэрэг хийсэн байна уу үгүй байна уу гэдэг дээр чинь мэдээлэл цуглуулж байгаа гэдгийг та анхаарах хэрэгтэй.
За тэгээд энэ бичлэгийг өнөөдөр үзсэн танд маш их баярлалаа. Тэгээд жоохон ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хүлээж авсан байхаа гэж би найдаж байна. Баярлалаа.